Сайн байцгаана уу? Өнөөдөр бид өрхтөх урлаг номынхоо 4-р хэсгийг эхлүүлж байна. Олон хүн өрхтөлтийг зөвхөн хөнгөн харилцаа, мөн бэлгийн харилцаа эсвэл хайр дурлалын асуудал гэж ойлгодог. Гэтэл яг үүндээ өрхтөх нь сэтгэл зүйн дайн болон эрх мэдлийн тоглоом гэж Роберт Грин зохиолч маань үздэг байх нь. Өрхтөлт нь зөвхөн бие махбодын хүсэл тачаал биш юм. Энэ бол хүний оюун санааг эзэмдэх, тэднийг өөрийн мэдлгүй таны хүслээр хөдөлгөх сэтгэл зүйн хамгийн дээд хэлбэр гэсэн байна. Орчин үеийн нийгэмд хүмүүсийг хүчээр эсвэл тушаалаар удирдахад хэцүү болсон. Харин өрхтөлт бол хүнийг өөрөөр нь дуртаяа таныг дагахад хүргэдэг хамгийн аюултай бөгөөд зөөлөн хүч юм. Энэ нь маш нарийн алхамаар сүүдэр шиг ойртох урлаг гин. Энэ бол хохирогч өөрийгөө өрхтүүлж байгаагаа ч мэдэхгүй. Харин ч би өөрөө дурлаж байна гэж итгэх тэрхүү процесс гин. За ингээд 14-р таагдаг буюу уран зөгнөлийг амьлуулах талаар үзсгэе. Сэрүүн зөөд мэд хуурмаг ертөнцийг бүтээх нь. Хүмүүс өдөр тутмын амьдралынхаа уйдгартай хүнд хэцүү байдлыг нөхөхийн тулд маш их цагийг ирээдүйн тухай, амжилт, адал явдал, төгс хайр, дурлалын тухай мөрөөдөж өнгөрөөдөг байна. Хэрв та тэдний энэхүү мөрөөдлийг тантай хамт байхдаа бодит болох боломжтой гэсэн хуурмаг мэдрэмжийг төрүүлж чадвал тухайн хүн таны гарт бүрэн орлоо л гэсэн үг. Өрхтөх үйл явц хэрхэн явагдах вэ? Энэхүү тактик нь маш удаанаас эхлэх ёстой. Юун дөрөв тэдний итгэлийг олж аваад дараа нь тэдний гүнд нуугдаж байдаг тэрхүү хүсэлт нийцсэн уран зөгнөлийн ертөнцийг баг багаар барьж эхлэрээ гэсэн байна. Тэдний дарагдсан билеэгүү нууц хүсэл рүү чиглэж хяналтгүй сэтгэл хөдлөлийг нь өдөөснөөр тэдний эрүүл ухаанаар сэтгэх чадварыг нь бүрхэгдүүлэх хэрэгтэй. Хамгийн төгс illusion буюу хуурмаг байдал гэдэг нь бодит байдлаас хит тасраагүй атлаа. Дотроо баг зэрэг юр босын үлгэрийн мэдрэмж агуулсан байдаг. Энэ нь яг л сэрүүн зүүд мэд байх ёстой бөгөөд орхитуулж буй хүн яваанда бодит байдал болон хийсвэр төсөөлөл хоёр зэргийг ялгахаа болох тэр цэгт хүрдэг гинэ. 1964 оны Бээжин Франц залуу Бориско ирээд хятад соёл, сонирхолтой адал явдлыг мөрөөдөж байсан ч коммунист хятадын дэглэмийн хатуу дэглэмээс болоод маш их ганцаардаж байв. Гэтэл тэрээр Ши Пэй Пүү хэмээх юр булсын нууцлаг хятад эртээ танилцжээ. Ши Пэй Пүү түүнд хятадын төөхийг зүгээр нэг ярьж өгөх биш, харин түүний нүдэн дээр амьлуулж өөрийгөө хааны удмын хүн мэтээр харуулж чадсан гин. Бодлого Ши Пэй Пүү түүнд эрвээхний түүхийг ярьж өгөхдөө өөрийгөө эмэгтэй хүн атлаа эрэгтэй дүр эсгэж амьдарч буй нэгэн хэмээн итгүүлж чадсан байна. Бориско энэ түүхэнд бүрэн автаж Ши Пэй Пүүг эмэгтэй хүн гэдэгт 20 жилийн турш итгэсэн гэдэг. Тэр байтугай тэдний дундаас хүү төрсөн гэсэн худал түүхэнд хүртэл итгэж улс орныхоо нууц бичиг баримтыг хулгайлуулан тагнуул хийж эхлэв. Тэрээр хожим хэлэхдээ Ши Пэй Пүү миний тархийг бүрэн эзэмдсэн байсан. Би бодит байдлаас хэдэн гэрлийн жилийн хол орших өөрийнхөө тэрхүү мөрөөдөл төсөөлийн ертөнцид амьдарч байлаа гэсэн байна. Орхитох урлагийн нууц. Бидний амьдарч буй бодит ертөнц хатуу ширүүн үйл явдлууд бидний хяналтаас гадуур өрнөж цаг хугацааж хурдан өнгөрдөг. Хэрэг бид ирээдүг бодитоор харвал гутарч магадгүй. Тийм ч учраас бид багасаа л мөрөөдөж сурдаг. Таны үүрэг бол тэдний тэрхүү мөрөөдлийг амьд махан бий болгон хувиргах явдал гин. Нэгдүгээр дүрт тоглох. Хүмүүс багадаа дүрт тоглохдоо маш их баяр баясгалан авдаг байсан. Та тэдэнд өөрийнхөө өөр нэгэн дүр төрхийг харуулах замаар энэхүү тоглоомондоо урьж оролцуулаарай. Хоёрт нь деталь ба итгэлцэл. Гэнэт том зүйл амлах нь сэрэмж төрүүлнэ. Харин жижиг деталуудаар дамжуулан итгэлийг нь олж баг багаар уран зөгнөл рүүгээ хөтлөх хэрэгтэй. Гуравт нь бодит ба хийсвэрийн холимог. Таны бүтээсэн ертөнц бодит зөвлөлтөөр суйрлуулсан байх ёстой. Ши Пэй Пүүгийн үзүүлсэн хүүхдийн зураг. Гэхдээ түүнийг ярихдаа маш юр бусын хувь тавилантай холбоотой мэтээр илэрхийл. Энэхүү тактикийн бэлэгдэл нь утаа юм. Утаа нь барьцгүй. Хаа сайгүй нэвтэрдэг, алсын хараг бүрхэгдүүлдэг. Хэрв та байгаа шууд дайрвал тэд хамгаалалтын байдалд орно. Харин утаа мэд бүрхэг шууд бас мессежүүдийг илгээвэл тэд өөрсдөө таны тухай бодож таныг хүсэж эхлэн гинэ. Энэ нь яг л нарциссистуудын өөртөө маш их хайртай, өөртөө маш итгэлтэй, урьдчилан хамгийн том аюултай зэвсгийг сануулгах мэт. Роберт Грин утаа мэт байхыг буюу нарциссистик байхыг энэ тактик дээрээ зөвлөдөг. Та өөртөө маш хангалуун, бусдаас хамааралгүй харагдах тусам бусад хүмүүс таны тэрхүү нууцлаг ертөнцид нэвтрхийг хүсэж таны араас гүйх болно.
Энэ бол өөрийгөө төгс болгож харуулах замаар бусдыг сул дорой болгох тактик юм. 15 дахь тактик нь байгаа тусгаарлах. Зөвхөн чи эффект гинэ. Тусгаарлагдсан хүн сул дорой байдаг. Байгаа алхамаар тусгаарласнаар та тэднийг өөрийн нөлөөнд илүү амархан автуулж чадна. Энэхүү тусгаарлалт нь дараах хэлбэрээр явагдана. Сэтгэл зүйн тусгаарлалт. Тэдэнд маш их анхаарал халамж тавьж таашаал өгснөөр тэдний харах орчныг дүүргэж, тархинд нь өөр зүйл бодох хорон зай үлдээхгүй байх. Тэд зөвхөн таны тухай харж боддог болно гин. Бие махбодын тусгаарлалт. Тэднийг тассан орчин, найз нөхөд, гэр бүл, гэрлээс нь холдуулах хэрэгтэй. Тэдэнд нэг ертөнцийг ардаа орхиж, өөр шинэ ертөнц рүү орж буй мэт тодорхойгүй мэдрэмж төрүүл. Ийхүү тусгаарлагдсан хүн гадны дэмжлэггүй болж төөрөгдөлд орсноор таныг дагахад бэлэн болдог гин. Манай эртний өмнөх 5 дугаар зууны үед Юэ улсын хаан Коучин өөрийн дайрсан Ву улсын хаан Фу Чайг унагахын тулд хамгийн үзэсгэлэнтэй охин болох Сишиг илгээжээ. Сиши бол зүгээр нэг үзэсгэлэнтэй охин биш. Харин 3 жилийн турш орхитоход бүх урлагт суралцсан нууц зэвсэг байсан гин. Төөрөгдүүлэлт. Сиши хааны дэргэд ирсэн даруйдаа түүний анхаарлыг бүрэн эзэмдэв. Тэрээр хаанд та бусад сайдуудаасаа хавьгүй ухаантай гэж итгүүлж хааныг зөвлөхөөдөөс нь холдуулж эхэлжээ. Тусгаарлалт. Сиши хаанаар нийслэлээс хол тансаг ордон байгуулж тэндээ бүх цагийг өнгөрөх болов. Хаан найз нөхөд, гэр бүл, төрийн хэрэгээс бүрэн тусгаарлагдаж Сишиг ажиглан суухдаа цаг хугацааны мэдрэмжээ алджээ. Юэ улсын айрам давтлах үед Фу Чай ямар ч дэмжлэггүй болсон байсан бөгөөд амиа хорлохоос өөр аргагүй болсон гэдэг. 1948 онд алдарт жүжигчин Рита Хейворд сэтгэл зүйн хүнд байдалд байх үед Аали хаан түүнийг урхитахаар шийджээ. Анхаарлын үеэр Аали хаан бусад үзэсгэлэнтэй хүүхнүүдийг үл тоомсорлож зөвхөн Ритаг дэлхийн цорын ганц эмэгтэй мэтээр мэдрүүлж байв. Өдөр бүр цэцэг илгээж, тасралтгүй утсаар ярьж, түүний тархинд өөр зүйл бодох зай үлдээсэнгүй. Тэрээр Ритаг өөрийнхөө шилтгэнд аваачиж дараа нь Испани руу аялалд авч явсан байна. Рита огт танихгүй орчинд хэвлэлийнхний дайралтаас хамгаалах цорын ганц хүн нь Аали хаан гэж итгэж, түүнд бүрэн хамааралтай болсон гэдэг. Орхитох урлагийн түлхүүрүүд. Хүмүүсийн гаднаа үзүүлж буй хүчрхэг байдал нь зөвхөн баг юм. Тэдний гэр бүл, найз нөхөд өдөр тутмын тассан орчноос нь салгаж чадвал тэд маш хэврэг болдог гин. Нэгдүгээрт хамгаалтын бүрхүүлийг хуулах. Найз нөхөд, гэр бүл бол таны дайсан юм. Тэд эрүүл ухаанаар зөвлөж чаддаг учраас та тэднийг адал явдал дургүй уйтгартай мэтээр харуулж байгаа тэднээс хөндөрүүлэх хэрэгтэй гэсэн байна. 2. Шууд бус аллага. Орхитогч хүн сэтгэл зүйн аллага хийдэг. Өнгөрсөн үеийн харилцааг нь үн цэнгүй болгож тэдний зөвхөн одоо цагт зөвхөн тантай хамт байлгахад анхаар гэжээ. 3. Аюулын амт. Орхитолд нь баг зэргийн аюул, тодорхойгүй байдал хэрэгтэй. Тэд ямар нэг зүйлийг хуучин амьдралаа алдаж байгаа мэт санагдагч таны өгч буй адал явдал тэрхүү айдсаас нь илүү хүчтэй байх ёстой. Бэлэгдэл. Хүүхдийн лимчин. Лимнийхэн уянгалах аялгаугаар хүүхдийг гэрээс нь холдуулж гэр бүлээ мартахад хүргэдэг. Хүүхдүүд хэр хол явж байгаагаа анзаарах ч сөхөөгүй. Түүнийг дагсаар эцэст нь өөрт хаагдах агуу руу ордог гин. Хэрв та байгаа хит хурдан тусгаарлал тэд сандарч зүхтаж магадгүй. Тусгаарлалт нь маш алгуур, таашаалтайгаар явагдах ёстой. Мөн зарим хүмүүс тусгаарлагдахтаа хитрхи эмзэг байдаг тул хуучин холбоосгийн таслахтаа шин тухтай орчин, шин анхаарал халамжаар түүнийг нь нөхөж өгөх хэрэгтэй гэсэн байна. Энэ нь яг л нарциссистуудын хохирогчоо, ээж аав, гэр бүл, найз нөхдөөс нь салгаж, газлайтинг хийж, өөртөө ашигтайгаар манипуляц хийхийн тулд маш эмзэг болгодог тактикийг сануулгах мэт. Хин нэгэн таныг гэр бүлээс, найз нөхөд өмнөх амьдралаас чинь холдуулж байна уу? Та нэг анзаараад үзээрэй. Одоо бүгдээрээ энэхүү номны 3 дугаар шат буюу гүнзгийрүүлэх үйл явц руу хамтдаа орцгоё. Энэ шатан та өөрийн бай болсон хүний сэтгэл зүйг бүрэн эзэмдэж, тэдний сэтгэл хөдлөлийн галзуу хуулган дээр суулгаж буй мэт болгодог гин. 3 дугаар шат сэтгэл зүйн нөлөөг гүнзгийрүүлэх. Энэ шатны гол зорилго нь бүх зүйлийг илүү гүнзгий болгох явдал юм. Та тухайн хүний оюун санаа, хайр дурлал, мэдрэмж болон дотоод зөрчлийг нь дээд зэгт нь хүргэнэ. Орхины дэгээгээ нэгэнт гүн суулгасан болов одоо тэднийг итгэл найдвар болон зөвхрөл хоёрын хооронд нааш цааш савлуулж сэтгэл зүйн хувьд сулруулж буулгаж авах цаг болжээ.
За тэгэхээр 16 дугаар тактик буюу өөрийгөө батлах руу орцгоё. Ихэнх хүмүүс орхитуулахыг дотроо нууцхан хүсдэг гин. Хэрэв тэ таны оролдлогыг эсэргүүцэж байвал энэ нь таны зорилго мэдрэмжийн гүнд эргэлзэж буй гэлтгэн. Тэдний энэхүү эргэлзээг арилгах цорын ганц арга бол өөрийгөө батлан харуулах зөв цагтаа хийсэн нэг үйлдэл гинэ. Тэнийг харагдахаас эсвэл алдаа гаргахаас бүү. Өөрийгөө золиослсон байныхаа төлөө хийсэн ямар ч үйлдэл тэдний сэтгэл хөдлөлийг маш хүчтэй давлгаалдаг тул тэд өөр юуг ч анзаарах сөхөөгүй болно гин. Эсэргүүцэлтэй тулгархтаа хизээж буу гомдлол. Харин ч эсэргээрээ баатарлаг, туйлширсан үйлдэл хийж хариу барь. Эсвэл өөрийгөө хүрэхэд бэрх үн цэнтэй нэгэн болгож харуулснаар бусдыг өөрийгөө батлахад хүргэнэ гэсэн байна. Үг биш, үйлдэл. Хэн ч гэсэн өөрийн мэдрэмжийн тухай том ярьж хичнээн их халамжтайгаа гайхуулж чадна. Гэвч хэлсэн үгээ үйлдэлээр батлахгүй бол бид тухайн хүний чин сэтгэлд эргэлзэж эхэлдэг. Бялдуу уучлал, гоё үгс тодорхой хэмжээнд л үйлчлэнэ. Урхиталтын явцад хэлсэн үгээ үйлдэлээр батлах цаг заавал ирэх ёстой. Энэхүү надлага нь хоёр үүрэгтэй. Нэгт таны тухай үйлдсэн бүх эргэлзээг арилгана. Хоёрт таны эерэг чанарыг илчилсэн үйлдэл нь өөрөө маш хүчтэй урхитах хүч болдог гэсэн маа. За тэгэхээр өөрийгөө батлах хоёр арга. Нэгдүгээрт нь гинтийн үйлдэл. Бай танд тусламж хэрэгтэй болсон асуудал шийдлэх шаардлагатай тэр агшинд та бэлэн байх ёстой. Хүлээж байснаас нь илүү их мөнгө, цаг хугацаа, хүчин чармаалт гаргаж тэднийг гайхшруул. Хэрэв шаардлагатай бол тухайн үйлдэл танаас маш их гарц гаргасан мэтээр харагдвал ядарсан төрх, гурдагч этгээдэр дамжуулан сонсгох гэх мэт. Хоёрт нь урьдчилан төлөвлөсөн баатарлаг үйлдэл. Энэ нь урхиталтын дунд үе, эргэлзээ аюултай болж эхлэх үед хийгддэг үйлдэл гин. Драматик хэцүү, аюултай нөхцөл байдлыг ашигла. Эсвэл өөрөө тэрийг зохион байгуулж болно. Тэдний хүнд байдалд орох үед нь аврагч баатрын дүрээр гарч ир. Энэ үед төрөх хүчтэй сэтгэл нь амархан хайр дурлал болж хуурдаг гинэ. 1640-од оны хамгийн алдартай куртизан Марион де Лорм Грамонт гүнтэй товлсон болцоогоо толгой өгдөж байна гэсэн шалтгаанаар цуцалжээ. Гүн түүнийг өөр хүнтэй уулзаж байгааг гадарлаж, гэрийнх нь гадаа отож байгаад Брисак гүнг олж харав. Грамонт гүн Брисакт би нэг охинтой уулзах хэрэгтэй байна. Чи миний морийг түр барьж бай гэж хуурж түүнийг хөтөж хүү болгож үлдээв. Дараа нь Марионы өрөөнд цөмрөн орж цонхоор Брисак гүн морь хөтлөөд хүлээж байгааг харуулжээ. Энэхүү заримг бөгөөд хөвчлөлтэй үйлдэл нь Марионы эсэргүүцлийг хайлуулж тэрээр гүнг уучлан хайрлахад хүргэсэн гэдэг. Наполеоны дүү Полина шүдэ ахуулахаас айж байхад түүний амраг Кануэл өөрөө эрүүл шүдээ сугт хатуулан харуулж түүнийг зоригзуулжээ. Ийхүү өвдөлт дагуулсан үйлдэл нь Полинагийн хувьд урд өмнө ямар ч хэрхэн хийж байгаагүй золиос байсан тул тэрээр Кануэлд насан туршдаа үнэнж үлдсэн гэдэг. Орхитох урлагийн түлхөөрөөд аюулын ирмэг, үхэлдээ нүүр тулах эсвэл эрсдэлтэй алхам хийх нь хүнийг асар их сэтгэл татам харагдуулдаг гин. Габриэл де Анунцио Даны үед агаарын дайралт хийж нэг нүдээ алдсан ч хайртай бүсгүүдээ шүлэг хүргэж өгдөг байсан нь түүнийг Италийн хамгийн хүсэмжит эр болгосон гэдэг. Тэмцэл ба тэмцэн. Хүмүүс өөрсдийгөө батлах, өрсөлдөх дуртай байдаг. Тулиа де Арагона шиг өөрийгөө хүрэхэд бэрх, үн цэнтэй болох тусам ирчүүд түүний төлөө дуэлд орж амиа золиослоход ч бэлэн болдог. Хүн амархан олцсон зүйлийг үнэлдэггүй юм. Энэ төрлийн тактикийн бэлэгдэл бол рицаруудын тулаан. Тэмцээний талбарт хатагта өөрийнх нь төлөө тулдаж буй рицаруудыг харж байна. Тэрээр тэдний өвдөг сөгдөж хэлсэн үгэнд биш, харин тулааны талбарт урсгасан цус авсан шарханд нь итгэдэг. Учир нь тэмцээнд хуурамч зан гэж үгүй. Гэхдээ өөрийгөө батлахдаа тухайн хүний юунд эргэлзэж байгааг сайн мэдрэх мэдрэмжтэй байх хэрэгтэй. Биеийн хүчийг үнэлдэггүй хүнд баатарлаг үйлдэл хийх нь зүгээр л анхаарал татах гэсэн утгагүй үйлдэл мэт харагдаж магадгүй. Зарим хүнд чин сэтгэлийн загтал эсвэл оюунлаг үйлдэл нь баатарлаг үйлдэлээс илүү хүчтэй нотлохоо болж чадна гин. Тэгэхээр таны төлөө эрсдэл гаргаж буй баатарлаг үйл болгоны ард тэр хүн танд үнэхээр хайртайдаа хийж байгаа биш байх тохиолдол байдаг байх нь шүү. Үүнийг анхаараарай. Дараагийн тактик бол хүүхэд нас руу буцаах. Бид насанд хүрсэн хойноо хүүхэд насаа хэд өндрөөр үнэлэх хандлагатай байдаг. Хүүхэд байх үеийн хүчин мөхөс байдал, бусдаас хамааралтай байсан зовлонг бид мартаж зөвхөн диваажин мэт дурсамжийг л шүүж үлдээдэг байна. Яагаад гэвэл насанд хүрсэн хүний үүрэг
Хариуцлага заримдаа дэндүү хүнд дарамт болдог тул бидний дотоод сэтгэл хэн нэгнээр халамжлуулж байсан тэр үеэ нууцхан санаалцдаг. Хэрв та хэн нэгэнд хүүхэд насных шиг нь хамгаалагдсан, халамжлуулсан мэдрэмж төрүүлж чадвал тэд танд хайр дурлал, бэлгийн дур хүсэл зэрэг бүхий л төрлийн төсөөллөө нааж эхлэн гин. Сэтгэл зүйч Зигмунд Фройд өвчтнүүд нь өөрт нь дурлаад байгааг анзаарчээ. Өвчтөн хэвтэж байхдаа идэхгүй байдал буюу хүүхэд нас эцэг эхийнхээ тухай ярих үед сэтгэл хөдлөл нь сэргэж хүүхэд нас руугаа буцдаг. Фройд өөрөө бага ярьж заримдаа хүйтэн хүндий хэрнээ халамжтай. Яг л эцэг хүний дүр шиг байсан нь өвчтнийг Фройдыг өөрийн эцэг мэтээр хүлээж авахд хүргэдэг гин. Үүнийг Фройд шилжилт гэж нэрлсэн бөгөөд энэ нь аливаа орхитолтын гол зорилго болох сэтгэл хөдлөлийн хавсралтыг үүсгэх хүчтэй арга гин. Энэхүү ухралтыг үүсгэх 4 үндсэн хэлбэр. 1-р нялх насны ухралт. Их хүрийн хоорондын холбоо хамгийн хүчтэй байдаг. Та бай болсон хүндээ ихэнх шиг ямар ч болцолгүй хайрыг мэдрүүл. Тэдний хизээч бүү шүүмжил, юуж хийсэн бай хайраар бөмбөдөж, халамжаар хахаж цацуул. Энэ нь хүн бүрт үйлчилдэг. Учир нь болцолгүй хайр бол дэлхий дээрх хамгийн ховор бөгөөд үнцэнтэй зүйл юм. 2. Эдипийн ухралт. Энэ нь эцэг эх хүүхэд гэсэн гурвалжин дээр тогтдог. Та эцэг эхийн дүр тоглож, хайрлахын зэрэгцээ заримдаа тэднийг зэмлэж, сахилга бат суулга. Хүмүүс баг зэрэг зэмлүүлэх дуртай байдаг. Учир нь энэ нь тэдэнд намайг халамжилж байна гэсэн мэдрэмж төрүүлдэг гин. Гэхдээ үүнийг хийхийн тулд тухайн хүний хүүхэд насанд юу дутагдж байсныг маш сайн анзаарч ойлгох хэрэгтэй. Хайр уу, эсвэл сахилга бат уу? Сайн судлах хэрэгтэй байх нь. 3-р туйлшралтын ухралт. Бид өсвөр насндаа өөрийнхөө байхыг хүсдэг тэрхүү төгс дүрийг төсөөлдөг. Гэвч насанд хүрээд бид тэрхүү айдиалдаа хүрч чадаагүйдээ нууцхан харамсдаг гин. Та бай болсон хүндээ чи яг л байхыг хүссэн тэр хүн одоо мөн байна гэдгийг мэдрүүлж өсвөр насны гинэн гал халуун хайр дурлалын ур амьсгалыг бүрдүүлэх хэрэгтэй гэсэн байна. 4-р нь урвуу регресс. Энд та өөрөө хүүхэд болно. Өөрийгөө өхөөрдөм гим зэмгүй эмзэг сул дорой нэгэн болгож харуулснаар нөгөө хүндээ эцэг эх буюу хамгаалагчийн дүр тоглох боломжийг олгодог гин. Мэрилин Монро энэхүү бяцхан охины дүрийг чадварлаг ашиглаж эрчүүдийг хамгаалах гэсэн инстинктийг нь өдөөдөг байсныг санаарай. Францын алдар зохиолч Виктор Хьюго ээждээ маш их хайртай байсан ч хүүхэд насндаа хангалттай хайр халамж авч чадаагүй нэгэн байв. Түүний амраг Жюльетта Друэ үүнийг мэдэрч Хьюгог хизээж шүүмжилдэггүй. Түүнийг яг л нялх хүүхэдчийг халамжилдаг байжээ. Хьюго өөр олон эмэгтэйтэй орооцолдог байсан ч Жюльеттагийн тэрхүү их шиг халамжнаас хизээж холдож чадаагүй гэдэг. Хатуу чанга зарчимч профессор Мут залуухан дуучин Розагийн өмнө хүүхэдчийг болж хуурдаг. Роза түүнийг зэмлэж, хацар дээр нь чинхэж, заримдаа шийтгдэг байсан нь профессорт хүүхэд насныхан дарагдсан мэдрэмжийг сэргийж өгчээ. Гаднаа хамгийн хүчрэхэг, нухацтай харагддаг хүмүүс регресст орохдоо хамгийн амархан байдаг гин. Энэхүү тактикийн орхидох түлхүүрүүд. Сэтгэл засалж бол хүмүүсийн хүүхэд насныхан тухай ярихад урамшуул. Тэд ярьж эхлэхдээ л өөрийн мэдлэгөө регресст ордог гин. Сул талыг нь ол. Тэдний хүүхэд насанд юу дутуу байсныг олж мэдээд тэрхүү дутууг нь нөхөж өг. Эротик өнгө айснюм. Эцэг эхийн халамжийг бэлгийн дур хүсэлтэд ойлгоно. Урагталтыг маш хүчтэй болгодог гин. Энэхүү тактикийн бэлэгдэл бол ор гинэ. Ор нь хүүхдэд айдас хамгаалтгүй байдлыг мэдрүүлдэг бол эцэг эхийн ор нь хориотой зүйлийн бэлэгдэл болдог. Бай болсон хүндээ энэ хоёр мэдрэмжийг зэрэг төрүүлж тэднийг унтуул. Гэвч регрессээс сатгалзах цорын ганц арга бол насанд хүрсэн хүн шиг хариуцлагатай байх явдал гин. Гэвч энэ нь тиймч таатай биш. Урагталтын гол зорилго нь хүсэл сонирхлоо биелүүлэх явдал тул регресс заавал явагдах ёстой гин. Энэхүү регрессийг хүйсийн онцлог тохируулан ашиглаж болдог байна. 1-р эрэгтэй байг орхитгоно. Эхийн дүрээр ихэнх хэрчүүд нийгэмд хүчрэхэг шийтэнгүй байх ёстой гэсэн дарамтанд амьдардаг. Тэдний дотор үргэлж халамжлуулж ямар ч шүүмжлэлгүйгээр хүлээн зөвшөөрөгдөхийг хүсдэг бяцхан хүү нуугдсан байдаг байна. Болзолгүй халамж түүний гаргасан алдаа эсвэл эр хүн шиг биш зан гаргахад нь хизээж бүү шүүмжил. Үүний оронд зүгээр дээ би чамайг ойлгож байна. Хинч ийм юм хийж болно шүү дээ гэсэн дулаан уур амьсгалыг мэдрүүлээ гэсэн байна. Бие махбодын таавшрал. Толгойг нь нэлэх, бүрэн дээрээ наалдуулах зэрэг их хүнээс мэдэрдэг байсан тэрхүү таавшрлыг нь өг. Энэ нь түүнийг танаас сэтгэл зүйн хамааралтай болгоно гэсэн байна.
Хоёрд нь эмэгтэй байг орхитох нь эцэг эсвэл баатрын дүрээр. Эмэгтэйчүүдийн хувьд аюулгүй байдал хамгаалалт мөн өөрийг нь чиглүүлэх удирдамж гэдэг зүйл маш хүчтэй регресс үүсгдэг гин. Чиглүүлэгч ба зэмлэгч түүн зөвлөгөө өгч заримдаа аав шиг нь баг зэрэг зэмлэх. Гэхдээ өөрийг нь ботсон шинжтэй байх ёстой. Түүнийг таны өмнө хүүхэд шиг дуулууртай болгож чаднаа. Энэ нь түүнд хэн нэгэн миний өмнөөс шийдвэр гаргаж намайг хамгаалж байна гэсэн мэдрэмж төрүүлж чадна гин. Түүний хамгийн анхны дурлал эсвэл мөрөөдөж байсан тэрхүү төгс ханхуугийн дүрийг олж мэдээд тэр дүрд нь хувраарай гэжээ. За ийхүү регресс хийж байгаа бага наснд нь аваачиж эцэг эхийн хайр халамжийг мэдрүүлэн тэдний гарах гарцгүй мэт эмзэг болгон орхицсны дараа та тэднийг улам гүнзгийрүүлэхийн тулд аюултай эсвэл хориотой зүйл рүү хөтлөх хэрэгтэй байдаг гин. Энэ хориотой зүйлийг өдөөх нь 18 дахь тактик юм. Нийгэмд юу хийж болох, юу болохгүй талаар үргэлж хязгаар байдаг. Зарим нь олон зуун жилийн түүхтэй ёс суртахууны хориг бол зарим нь зүгээр л ээлдэх боловсон байдлын хэм хэмжээ юм. Хүмүүс өөрийнхөө харанхуй талыг судлахыг үргэлж нууцхан хүсдэг. Хайр дурлал гэдэг зөвхөн зөөлөн инхри байх албагүй. Тань тогшин магадгүй баг зэрэг садист тал байгааг мэдрүүл. Насны зөрүү, гэрэлтийн тангараг, гэр бүлийн холбоог үл хөндөх нь орхитолтыг уйтгартай болгодог байна. Хориотой зүйл рүү тэмүүлэх тэрхүү хүсэл нэгэнд төрүүл түүнийг зогсооход хэцүү. Хамтын гин буруугийн мэдрэмж нь та хоёрын дунд хамгийн бат бөх холбоог үүсгэж чадна гинэ. 1812 онд Жорж Гордон Байрон Чайлд Харолд найраглалаа хэвлүүлснээр Лондонгийн хамгийн алдартай хүн болсон байна. Найраглалын баатар нь нийгмийн хэм хэмжээг үл таамсарладаг нүгэлт нэгэн байсан бөгөөд Байрон өөрөө ч тийм хүн байв. Тэрээр сахиусан тэнгэр мэт царайтайч хар хувц өмсөж баг зэрэг доглон алхдаг. Хүйтэн хүндий хэрнээ ховстон дуу хоолойтой байжээ. Леди Каролин Ламб тэрээр Байроныг хараад галзуу муу нөхөрлөлд аюултай гэж тэмдэглэлийн дэвтэртээ бичсэн ч түүнд бүрэн автсан байна. Байрон түнд өөрийнхөө нууц нүглүүдийг тэр үед хориотой байсан ижил хөөстөн харилцаа гих мэтийг ярьж түүнийг нийгмийн ёс зүйг зөрчигд хүргэсэн. Каролин түүний төлөө галзуурахад бэлэн байжээ. Байрон өөрийн эцэг нэгтгэгч Августатай амаргийн холбоо тогтоож үүгээрээ нийгмийг цочирдуулсан гин. Энэхүү туйлын нүгэл нь түүнийг эмэгтэйчүүдийн хувьд улам бүр сонирхолтой хориотой жимс болгож байсан байна. Хориотой аураг хэрхэн үүсгэх вэ? Хүмүүс ямар нэг зүйлийг хориотой гэж мэдрэх үедээ түүнийг улам илүү ихээр хүсдэг гин. Нэгдүгээрт өөрийгөө хориотой болго. Гэрэлсэн хүн эсвэл нийгэмд нэр хүндгүй аюултай гэгддэг хүн байх нь орхитолтын хүчийг нэмдэг байна. Жижигчин Эрол Флинн хүчингийн хэрэгт буруутгаж байсан ч түүний нэр хүнд эмэгтэйчүүдийн дунд улам өссөн байдаг. Учир нь түүнтэй хамт байх нь муу зүйл хийж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг гэсэн байна. Хоёрдугаарт нь гэр бүлийн үн цэний эсрэг довтол. Хүний хамгийн нандин гэж үздэг зүйл шашин, гэр бүл ёс суртахуун бүрийн ард түүнийг эвдэх гэсэн нууц хүсэл байдаг. Хүмүүсийг өөрийнх нь үнэт зүйлдээ зөрчилдөхэд хүрэх гэсэн байна. Гуравт нууц холбоо ба хамсаатан. Олон нийтийн газар байхдаа зөвхөн та хоёр л мэдэх нууц тохио үг хэрэгэл. Тэдэнд бид хамтдаа нэг гэмт хэрэг үйлдэж байна гэсэн мэдрэмж төрөөл. Энэ нь хамтын нууц нь сэтгэл зүйн маш хүчтэй хамаарлыг үүсгэдэг байна. Урлагийн түүхэндх хамгийн дур булаам эрчүүдийн нэг Рудольф Валентино сексийн аюул гэдгээрээ алдартай байв. Тэрээр маш халамжтай зөөлөн байж чаддагч гинэт догшин ширүүн болж чаддаг байсан. Хайр дурлал гэдэг хүний доторх эмх замраагүй. Догшин инстинктийг сэрээдэг бөгөөд энэ л аюултай тал нь хүмүүсийг татдаг байна. Орхитолтын сүүлчийн шатанд бай болсон хүн таны гарт бүрэн орсон үед баг зэрэг харгас эсвэл хүйтэн зан гарга. Энэ тэднийг таныг улам ихээр хайрлах, тань таалагдахын тулд юу ч хийхэд бэлэн болгодог байна. Энэхүү тактикийн бэлэгдэл бол ой юм. Хүүхдүүдэд гэрээсээ хол ой руу явж болохгүй гэж анхааруулдаг. Тэнд хууль байхгүй. Зэрлэг амьтад аюул отож байдаг. Гэвч тэрхүү нууцлаг харанхуй хориотой гэсэн шошгон хүүхдийг соронзон мэт татдаг. Нэгэнд ойн гүн рүү орсон бол тэд улам цааш явахыг хүснэ. Хэрв та зөвхөн нийгмийн хэм хэмжээнд баригдаж сайн хүн байвал таны урагталд маш сул уйтгартай байна. Гэхдээ Ганди, Кришнамурти шиг туйлширсан сайн байх нь бас нэгэн төрлийн хязгаарыг дааж буй хэрэг мөн гин. Тэд эгэл хүний амьдралын тав тухайг өгөөсгөж өөрийн үзэл санааны төлөө туйлширдаг нь хүмүүсийг өөртөө татах бас нэг төрлийн хүч болдог гин. Ямар ч тохиолдолд хязгаарыг хүндэтгдэг хүнд ямар ч хүч байхгүй гэж энэ тактик
танд сургаж байна. Тэгэхээр таныг сонирхлыг төрүүлж буй тэр хязгаарт тулсан мэдрэмж, ёс зүйг дөрчих гэсэн тэр нууцхан хүсэл тань таныг тэр хүнд улам татагдахад хүргэдэг, таны сул тал болох магадлал маш өндөр байдаг гэдгийг энэ тактик харуулж байгааг та бүхэн анхаарна уу? 19 дахь тактик буюу сүнслэг өдөөгчийг ашигла. Хүн бүрт өөрийн бие галбар, үнц нь бэлгийн чих хандлагын талаар нууцхан эргэлзээ, айдас байдаг. Хэрвээ таны урагтал зөвхөн махан биеийн гоо сайхан чиглэвэл та бай болсон хүнийхээ тэрхүү айдас эргэлзээг сэргээж тэднийг бие барихад хүрнэ. Үүний оронд тэднийг ариун нандин сүнслэг зүйл рүү хөтөлж өөртөө итгэлгүй байдлаас нь гарга. Шашны мэдрэмж, урлагийн дээд бүтээл, эсвэл эд шидийн ертөнцөөр дамжуул. Өөрийнхөө тэнгэрлэг чанарыг харуул. Эгэлж ирийн зүйлсэд сэтгэл хангалуун бус байгаа мэт агаар бүрдүүлж, одод хувь тавилан та хоёрыг холбож буй үл үзэгдэх сэжмийн тухай үргэлж яар. Сүнслэг манан дунд төөрөлдсөн бай тань хөнгөн чөлөөтэй болж эхэлнэ. Бэлгийн харилцааг хоёр сүнсний нэгдэл мэтээр харуулснаар урагталтаа гүнзгийрүүлж чаднаа гэсэн байна. 1890 оны Парисын хамгийн алдартай бүсгүй Лиан де Пожи эрчүүдийн махан биеийн шунлаас салхаж байв. Гэтэл Натали Барны хэмээх Америк бүсгүй түүнийг Фра Анжеликогийн зураг мэтээр биширч, түүнд зориулан шүлэг уншиж, түүнийг эгэлж ирийн амьдралаас нь аврах эрхэм зорилготой мэтээр ханджээ. Натали Лианыг театрт Хамлет үзүүлж, түүнд дээд зэргийн гоо сайхан ариун хайрын тухай ярьж өгсөн. Лианы хувьд энэ харилцаа махан биеийн бус, харин ид шидийн мэт мэдрэмж төрүүлж эхэлсэн байна. Сүнслэг орхитолтын түлхүүрүүд. Шашин бол хүн төрөлхтний бүтээсэн хамгийн хүчтэй орхитолтын систем гинэ. Үхэл бол бидний хамгийн том айдас. Харин шашин бидэнд мөнх амьдралын хуурмаг найдварыг өгдөг. Биднийг дээд биетэй адилхан эрхэм нандин амьтад гэж итгүүлдэг байна. Альва хуурмаг найдвар эсвэл хүслийг тижээдэг зүйл болгон орхитох хүчтэй байдаг. Родольф Эмаг орхитохдаа гонигтай ертөнцид дургүй нэгэн мэт дүр үсгэж, хоёр сүнс соронзон бие бие рүүгээ тэмүүлдэг тухай ярьсан гин. Тэрээр Эмад хандан би чамайг зүрхэндээ шүтэн мэт залсан. Миний тэнгэр илч болооч гэж хэлснээр Эмагийн сэтгэлээ хөдөлгөж түүнийг махан биеийн харилцаанд бэлдсэн байна. Хэрэгжүүлэх арга. Хувь тавилангийн тухай яар. Та хоёрыг одод болон хувь тавилан учруулсан мэт сэтгэгдэл төрүүл. Энэ нь орхитолтыг илүү байгалийн бөгөөд зайлшгүй мэт сануулнаа. Урлагийг ашигла. Түүнд зориулж шүлэг бичих, эсвэл түүнийг музей, дуур, түүхэн газар аваач. Ийм газруудад та хоёрын сүнс нэг мэт долгион дээр чичирхийлж эхэлнэ. Распутины арга. Оросын зөв бэлэгтэн Распутин шашин болон сексийг маш гайхалтай холдог байсан гин. Тэрээр бурхны хайр, өршөөлийн тухай ярих зураа бүсгүүчүүдийн уруулын гоо сайхныг магтаж тэдний гарнаас атгадаг байсан гин. Нүгэл үлдэхгүйгээр наманчилж болохгүй гэж хэлснээр тэрээр сүнслэг мансуурлыг бэлгийн дур хүсэлтэд нэгтгэдэг байсан гин. Орчин үеийн ертөнцид урлаг, соёлын шашны байр суурийг тодорхой хэмжээнд эзэлсэн байна. Тэгэхээр түүнд зориулж контент бүтээх, түүнийг мөнхжүүлэх, жишээ нь түүний нэрээр суваг нээх, эсвэл түүнд зориулж зураг зурах. Та хоёрын харилцааг ямар нэгэн сайн уйлс, нийгмийн хөдөлгөөнтэй холбож түүнд сүнслэг утга учир нэмж өгөө гэсэн байна. Энэхүү тактикийн бэлэгдэл бол тэнгэр дэх одод. Одод бол олон зууны турш биширч ирсэн ариун нандин тэнгэрлэг зүйлийн бэлэгдэл юм. Одыг ширтэх үед бид эгэлж ирийн мөнх бос зүйлсээс түр зур салдаг. Бай болсон хүнийхээ оюун санааг одод руу өрг. Тэгвэл тэд дэлхий дээр юу болж байгааг таны урагталтыг анзаарахгүй гэсэн байна. Гэхдээ хэрв та сүнслэг өдөөгч нь өөрт хамт байх, гэрлэх гэсэн утга руу хитрхи хурдан хазаавал энэ нь нөгөө хүнд эрхчлөөгөө асуулах айдас төрүүлж магадгүйг санаарай. Жакомо Казанова сүнслэг өдөөгчийг ашиглахдаа тухайн мөчийг л мөнх мэт мэдрүүлдэг болсон болохоос ирээдүйн амлалт өгдөггүй байв. Сүнслэг мансуурал бол ирээдүйн тухай биш, харин тухайн мөчийн гүн чанар юм. Дараагийн тактик бол таашаалыг өвдөлттэй хойлох юм а. Дон Матай бол туршлагатай урагтагч, баян чинэлэгэр тэрээр Кончитаг хараад төгс олц хэмээн тодорхойлж, түүнийг өөртөө татах төлөвлөгөө боловсруулсан боловч үйл явдал түүний төсөөлснөөс тэс өөрөөр эргэсэн гэдэг. Кончита эхлээд түүний өвөр дээр сууж, өөрөө үнсэж өдөөн хатгсан хэрнээ Матайог хариу үнсэхт нь гинэд уурлаж түүнийг өөрийг нь зөвхөн зугаа цэнгэлд ашиглаж байна гэж буруутгадаг гин. Энэ бол маш хүчтэй сэтгэл зүйн тактик маневр юм. Тэр өөрөө эхлүүлсэн мөртлөө Матайог буруутгаснаар түүнд гин буруугийн мэдрэмж төрүүлж, Матай өөрийгөө
Эмэгтэй хүнийг доромжилсан муу хүн мэтэр мэдэрч үүнийгээ цагаатгахын тулд улам ихээр хичээж эхэлдэг гин. Дон Матео дараагийн өдрүүдэд нь жинхэнэ джентльмен байж бэлэгсэлт өгөн ямар ч бэлгийн дарамт үзүүлэхгүй байхаар шийддэг. Гэвч Кончита түүнтэй хитрхи дотносож ихч дүү мэт харьцаж эхэлсэн Матеог улам бүр бухимдуулж түүний хүслийг улам бадраадаг байна. Орхитолтын хууль хэрв та бай болсон хүндээ хитрхи ээлдэг байвал тэр таныг найз эсвэл ах эгч мэтээр харж эхэлдэг гин. Энэ бол орхитолтын үхэл юм. Гэвч Кончита түүнийг зориудаар хийж Матеогийн хүслийг тесэрч дэлбэрэх хэмжээнд хүртэл нь хүлээл гэж байна. Түүгээр зогсохгүй Кончита Матеог маш аимшигтайгаар таамалдаг. Тэр Матеог хартай болгож өөр ирчүүдтэй бүжиглэж байгаагаа харуулна. Матеог өөрийнхөө төлөө асар их мөнгө зарцуулж бүх зүйлээ зориулахад хүргэнэ. Тэр бүр Матеогийн нүдэн дээр өөр хүнтэй байгаа мэтэр жүжиглэж түүнийг өөртөө итгэлгүй байдлын туйл руу түлхдэг гин. Дон Матео энэ залуу охины өмнө бүрэн өвдөг сөхөрч түүний өгч буй багахан хайр халамжийн төлөө юу ч хийхэд бэлэн хүүхэлтэй болон хуурдаг. Энэ бол доод зэгийг хэдий чиний хүн үсгэн дараа нь ирэх дээд зэг төдий чиний амттай байна гэсэн зарчмын бодит биелэлт юм. Роберт Грини орхитох урлаг номонд гарч буй энэхүү хэсэг нь орхитолтын хамгийн харгас мөртлөө үр дүнтэй тактикуудын нэгийг өгүүлж байна. Хайрлах урлаг бол Дон Матеогийн түүхээр дамжуулан саад дотгор үүсгэх болон харамлах сэтгэлийг өдөөх нь хүсэл тачаалыг хэрхэн бадраадаг болохыг энд харуулжээ. Овиди хайр дурлалыг уралдааны замтай зөвөрлсөн байдаг. Морь өмнөө яваа өрсөлдөгчөө гүйцэх гэж хамгийн хүчтэй хуралдаг шиг хүний хүсэл тачаалч гэсэн ямар нэгэн эсэргүүцэл эсвэл саадтай тулгархдаа хамгийн ихээр бадардаг гин. Хэрв таашаал хитрхи аюулгүй бөгөөд амархан олдож байвал тэр нь амтгүй болдог. Тиймээс хаалгаар орохын оронд цонхоор орох мэт аюултай нууцлаг уур амьсгалыг бүрдүүл гэсэн байна. Гэнэт хэн нэгэн хартаа нөхөр эцэг эх эсвэл зарц орж ирж байна гэж сандрахх нь орхитуулж буй хүний цусан дах адреналиныг ихсгэж тухайн мөчийг мартагдчихгүй болгодог гин. Гэхдээ энэ айдсыг дараа нь заавал хайр халамжаар нөхөх хэрэгтэй. Эсвэл тэр хүн энэ эрсдэл үүнд үнэхээр үнцэнтэй юу гэж эргэлзэж эхэлж магадгүй. Дон Матео Кончитад асар их мөнгө орд хаш амлсан боловч охин түүнийг хайрыг минь худалдаж авах гэж оролдлоо хэмээн буруутгаж ор сурггүй алга болдог. Энэ нь Матеогийн хувьд хоосон орон зай. Үүсгэжээ. Тэр Кончитаг алдснаа мэдрэх үедээ л түүнд ямар их хайртайгаа эсвэл түүнийг эзэмших хүсэл нь ямар их байгааг ойлгодог гин. Кончита эргэж ирэхдээ түүнд хайртай гэж хэлсэн ч орон дотор орохдоо тайлагдчихгүй дотор хувц өмсөж Матеог галзууруулах шахсан гин. Тэр Матеогийн нүдэн дээр нүцгэн хөвтөх мөртлөө ар хурч болохгүй гэсэн хатуу болцол тулгаж түүнийг сэтгэл зүйн туйлд нь хүргэдэг байна. Үүний гол тактик нь Кончита өөрийгөө 20 доо Джеймс болгон хургасан. Тэр Матеогийн өгч буй мөнгийг авч байгаа мөртлөө бие өгөхгүй байгаа нь түүнийг үнтэй харагдуулж Матеог түүнийг өмнө бүрэн боол болгож чадсан байна. Энэ нь яг л зовлон бол таашаалын өдөөгч гих мэт үгийг сануулах мэт. Леопольд фон Захар Мазохын хэлсэнчлэн зовлон зүдгүүр харгислал тэр дундаа үзэсгэлэнт эмэгтэйн үнэнч бус байдал нь хүсэл тачаалыг хамгийн ихээр бадраадаг гин. Хүмүүс өөрсдийг нь үл тоосон, зовоосон эсвэл эргэлзээ төрүүлсэн хүнд илүү их татагддаг мазохист шинж чанартай байх нь бий. Дон Матео Кончитаг өөр ирчүүдтэй сэтгнэж байгааг харахтаа түүнийг үзэн ядах ёстойч үнэндээ харамлах сэтгэл нь түүнийг Кончитагаас холдох аргагүй болгож байв. Хэрв та орхитолтыг амжилттай болгохыг хүсэж байвал бүх зүйлийг бэлэн тавиур дээр тавьж өгөх хэрэггүй. Баг зэргийн саад, түгшүүр болон өрсөлдөөн, жинхэнэ эсвэл зохиомлж байж хамаагүй тэр бүгдийг бий болгох хэрэгтэй. Энэ нь таныг бусдын нүдэнд илүү үнцэнтэй, олдошгүй эрдэнэ мэт харагдуулах болно гэсэн байна. Дон Матео охинд харш авч өгөөд бүх зүйл өөрийнх нь хүснээр болно гэж итгэж байв. Гэвч Кончита түүнийг хамгийн доромжтой байдалд оруулсан гинэ. Тэр Матеог хашааны гаднаас хөлийг нь үнсээд дараа нь одоо явж болно гэж хөөдөг гин. Тэр шатхан Матеогийн нүдэн дээр өөр залуутай амаргалж байгаа мэт жүжиглэдэг. Матео дэсэр алдаж түүнийг зохиж задах үед Кончита гинэд хайртай гэж хэлдэг. Учир нь Матеогийн тэрхүү галзуурсан байдал их өвдөлт нь хүсэл тачаал нь Кончита тэр надад үнэхээр хайртай юм байна гэсэн баталгаа болж өгнө гинэ. Кончита Матеог сэтгэл зүйн донтогч болгож хургасан. Тэр өвдөлт болон таашаалыг ээлжлэн өгснөөр Матеогийн бүх хүсэл зоригийг өгөө хийсэн гинэ. Алдартай сэтгүүлч Ориана Фалачи, Генри Киссинжер,
Ираны шаах зэрэг хүчрхэг ирчүүдээс ярилцлага авахдаа яг энэ хатуу ба зөвлөн тактикийг ашигладаг байна. Тэр маш хатуу хэрцгий асуултууд тавьж тэднийг сандаргана. Энэ бол өвдөлт байсан. Бай болсон хүн өөрийгөө хамгаалж эмоцоо гаргаж эхлэх үед Ориана гинэт өнгө аясаа зөөлрүүлж тэднийг магтаж эхэлдэг гин. Энэ бол таашаална гин. Үр дүнд нь Киссинжер өөрийгөө ганц бие ковбой мэтээр тодорхойлж шаах түүнийг зүрхнийхэн цагаан жагсаалтанд оруулна гэж ам алддаг. Тэд Орианагийн тааллыг хүртэхийн тулд өөрийн мэдлэгүй хамгийн нууц зүйлсээ ярьж эхэлдэг бин. Стендал хайрын тухай номонд хайр дурлалт айдас ямар чухал болохыг тайлбарласан байдаг. Хэрв та бай болсон хүндээ хэд ойрхон, хэд хялбар байвал таны үнц нь алга болно. Тэдэнд таныг алдаж магадгүй гэсэн айдсыг мэдрүүл. Түр зурх хүйтэн хүндээ загна. Эсвэл харилцаагаа таслах тухай цохиулга. Тэднийг унахын даваан дээр эргүүлэн татаж хайр халамжаар ундаал. Энэхүү айдас тайвшралт гэсэн цикл нь хүнийг танаас бүрэн хамааралтай болгодог гинэ. Энэхүү хатуу арга барил нь бүх зүйл нь бэлэн эрх мэдэлтэй амьдрал нь хэтэрхий тухтай байгаа хүмүүстээр хамгийн сайн хэрэгждэг байна. Тэд дотоод сэтгэлдээ ямар нэгэн хүчтэй мэдрэмж, магадгүй бага зэргийн шийтгэл хүсэж байдаг. Харин айл хэдийн зовж зүдэрсэн асуудал ихтэй хүмүүст зөвхөн таашаал, амар амгалан өгөх нь зүйтэй. Гэхдээ энэ тактик харилцааны ихэнх үед ашиглаж болохгүй. Эхлээд хоньны баг өмсөж маш ээлдэг халамжтай бай. Нөгөө хүн таны торонд бүрэн орсны дараа л баг багаар өвдөлт эргэлзээг хольж эхлэх хэрэгтэй гэсэн байна. Энэхүү тактикийн бэлэгдэл бол ангал юм. Хүмүүс хадны ирмэг дээр зогсохдоо айдас болон толгой эргэх мэдрэмжийг зэрэг авдаг. Тэд унахаас айх мөртлөө нэг талаараа тэрхүү гүн рүү тэмүүлдэг гин. Бай болсон хүний анхлын ирмэгт аль болох ойртуулж дараа нь эргүүлэн тат. Айдасгүйгээр жинхэнэ таашаал гэж үгүй. Танд энэ тактикийг хэрэглэж байгаа хүн байна уу? Та өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Одоо хэдүүлээ урагтах хуралгийн хамгийн сүүлийн 4 дахь шат буюу бие махбодын дайралтанд ямар тактик ордгийг хамтдаа харцгаая. Оюун санаа болон бие сэтгэл хөдлөлийг нь хэдийнэ эзэмдсэн бол одоо үйл ажиллагаагаа бодит үйлдэл болгох цаг иржээ. 21 дахь тактик буюу хөөгчийг хөөгдөгч болго гэсэн байна. 1840-од он Парисын соёл урлагийн төв байсан үзэсгэлэнд Аполлоны Сабатиерт нэгэн үл мэдэгдэх этгээдээс шүлэгтэй загтлууд ирж эхлэв. Эдгээр загтлууд түүнийг шүтэн мэддээ эдэлсэн атлаа. Цаанаал нэг махан биеийн хүсэл баг зэргийн хорсол агуулсан байлаа. Оюун санааны урагталт. Бодлоор өөрийгөө илчлэлгүйгээр загтлаар дамжуулан Сабатигийн бодол санааг бүрэн эзэмдэв. Сабата тэрхүү нууцлаг бишрэгчийн тухай өдөр шөнөгүй бодох болжээ. Ухрах тактик. Тэр өөрийгөө илчилснийхээ дараа Сабатыг ганцаараа уулзахыг урагтана маш албаны хүйтэн хүндий загнасан. Энэхүү гинтийн хүндий байдал нь Сабатыг сандаргаж түүнийг өөртөө итгэлгүй болгосон гин. Үр дүнд нь насан туршдаа ирчүүдээр хөөцөлдүүлж ирсэн Сабатай анх удаа өөрөө хөөгч болж бодлорт хайраа илчилсэн загтлууд илгээж түүнийг эзэмдэхийг хүсэж эхлэв. Бодлор түүнийг өөрийнх нь гар дээр боловсрсан Джеймс Смит унах нөхцөлийг бүрдүүлж чадсан байна. Урагтал бол зөвхөн давших биш, бас ухрах тоглоом юм гэжээ. Хэрв та үргэлж давтлагч, давшигч байвал бай болсон хүн чинь идэхгүй болж харилцааны хүчтэй сулрна. Сэтгэл зүйн ухралт хий. Тэр таныг бүрэн сонирхож эхлэх үед нэг алхам ухар, жаахан хүндий байдал, гинтийн үзэгдэхгүй байх. Эсвэл уйдаж байгаа мэт цохиулгах нь нөгөө хүнийг түгшээж эхэлнэ. Тэд би юу буруу хийчихв гэж бодож таныг эргүүлэн олж авахын тулд идэвхтэй алхам хийж эхэлдэг гин. 2. Харамлах сэтгэлийг ашигла. Жозефино Наполеоныг өөртөө татсныхаа дараа өөр нэг язгууртан эрд анхаарал хандуулж байгаа мэт дүр эсгсэн гин. Энэ нь Наполеоныг хартай болгож түүнийг хурдан эзэмдэхийн тулд шийдвэрлэх алхам, гэрлэх гих мэтийг хийхэд хүргэсэн гин. 3. Орон зай үүсгэх. Лу Андрос Саломе ирчүүдтэй байхдаа маш хүчтэй энерги гаргаж тэднийг өөртөө татдаг байсан ч удалгүй ямар нэг ажилтай гэд хотоос явчихдаг байсан гин. Түүний энэ байхгүй байгаа хугацаанд ирчүүд түүнийг улам их өгөөлж түүнд ухаангүй дурладаг байжээ. Таны байхгүй байгаа орон зайд тэдний төсөөлөл таныг төгс болгон бүтээдэг гин. Энэхүү тактикийн бэлэгдэл бол анар жимс. Анар жимсийг сайн арчилж боловсрохыг нь хүлээх хэрэгтэй. Тэднийг хит эрт зулгааж болохгүй. Жимс шүүсээрээ дүүрч хүндэрч ирэх үед нь зүгээр л доош нь зогсвол тэр өөрөө таны гар дээр унах болно. Энэ үед Жимс хамгийн амттай байдаг гин.
Гэхдээ хит удаан алга болж болохгүй. Хэрэв та урагтлалтын ихэнх үед хит удаан алга болвол нөгөө хүн таныг сонирхохоо болж өөр хүн олж магадгүй. Зарим хүмүүс төрөлхийн маш идэвхгүй байдаг бөгөөд хэрэв таныг ухарвал тэд таныг сул дорой гэж бодоод яваад өгөх эрсдэлтэй учраас ийм хүмүүс дээр зоримог алхмыг төрүүлж хийх нь зөв юм аа. Тэгэхээр таны араас гүйж байгаа залуу болон бүсгүй гинт чимээгүй болон ухарвал энэ бол түүний тактик байж болох нь шүү хүмүүсээ. 22 дахь тактик бол бие махбодын өдөөгчийг ашиглах гэсэн байна. Энэ тактик нь урагтлалтыг оюун санааны түвшнээс бие махбодын түвшинд шилжүүлэх тухай юм. Зорилго нь бай басан хүнийхэн сэтгэн бодох чадварыг саатуулж зөвхөн мэдрэхүүг нь сэргээхэд оршино. Грин энэ тактикийг хэрэгжүүлэхэд дараах гол алхмуудыг зөвлөдөг гин. Нэгдүгээр, оюун санааг нь унтуулж мэдрэхүүг нь сэрээ. Хүмүүс хит их бодож ирээдүйдээ санаа зовж эхэлбэл урагталт зогсно. Тиймээс тэднийг логик гаргалгаа хийх боломжгүй болтол нь мэдрэхүүгээр нь жишээ нь үнэр, хараа, сонсгол, хүрэлцгүй гих мэтэр бөмбөгдөх хэрэгтэй гэсэн байна. Өөртөө итгэлтэй, 50 атлаа цаанаал нэг өсөл тачаал нуусан уур амьсгалыг бүрдүүл. Хэд илэрхий биш, гэхдээ маш тодорхой биеийн хилэмж ашигла. Хор мэд тархах тачаал. Грин бэлгийн дур хүслийг хортой зүүрлсэн байдаг. Энэ нь хүний судсаар аажмаар тархаж, тархийг нь ажиллагаагүй болгодог. Таны харц дуу хоолойны өнгө, биеийн хөдөлгөөн бүрэн нөгөө хүндээ би чамайг хүсэж байна гэсэн тохиог үг хэлэлгүйгээр хүргэх ёстой гин. Энэ нь нөгөө хүнийг өөрийн мэдлэгөө халууцуулж, тавгүй туулж, улмаар тэрхүү тавгүй төлөө зөвхөн тантай орцсноор тайлах хүслийг төрүүлнэ гин. Түр зургийн сайхан ертөнцийг бүтээ. Бай болсон хүндээ амьдралынх нь хүнд хэцүү асуудлууд, ажил төрөл ёс суртахууны хүлээсийг мартуулж, зөвхөн одоо цагт амьдрах боломжийг олго. Эрол филийн эмэгтэйчүүдийг зав эсвэл аялалд авч явж, ертөнцөөс тусгаарладаг байсан нь энэ тактикийн нэг хэлбэр гин. Тусгаарлагдмал орчинд хүний бие махбодын зүүн совин илүү хүчтэй сэргэдэг гин шив. Энэ тактикийн хамгийн гол аюул нь хэрэв та бие махбодын дайралтаа хэтэрхий эрт эсвэл хэд бүдүүлгээр эхлүүлбэл нөгөө хүн чинь айж хамгаалтын байдалд орно. Тиймээс use physical lures тактик нь маш нарийн далд үл мэдэгдэн байх ёстой гин. Та тэдний хүчлэг биш, харин тэднийг өөрсдөө хүсэх хэмжээнд хүртэл мэдрэхүүг нь өдөөх нь чухал. Энэхүү тактикээр Роберт Грин зүүдээр бэлэгдэжээ. Зүүдлэх үед бидний логик сэтгэлгээ, шүүмжлэл тухайн бүрэн унтарч, зөвхөн мэдрэмж дүрслэл зүүн совингийн ертөнцид шилждэг. Орхитогч хүн бай болсон хүнийхээ дэргэд яг л зүүд мэд орчныг бүрдүүлэх ёстой. Энэ орчинд өнгөрсөн үеийн гэмшил, ирээдүйн айдас, нэгэн ёс суртахууны хүлээсүүд байхгүй болно. Зүүдэнд бүх зүйл боломжтой мэт санагддаг шиг бие махбодын өдөөгчийг зөв ашигласан үед нөгөө хүн таны ямар нэг эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болж зөвхөн таны бие болгосон таашаалын урсгалд автдаг байна. Хэрэв та нөгөө хүндээ яг л би зүүдэлж байна уу гэмээр юр бусын таатай мэдрэмжийг төрүүлж чадвал тэдний хамгаалтынхаа нь өөрөө нуран уннаа. 23 дахь тактик бол зоримог алхам хийх урлаг гин. Энэ хэсгийн бэлэгдэл нь зуны адар бороо юм. Зуны халуун бөхчим өдрүүд ар араасаа үргэлжилж газар дэлхий хатаж ангана. Энэ нь орхитож буй хүний удаан хугацаанд хоримтлуулсан хүсэл тачаал сэтгэл зүйн хүлээлттэй адил юм. Агаарт нэг л хүнд дарамттай нам гүн байдал тогтно. Гинэд хүчтэй салхилж тэнгэр цахилгаан гялцгий. Энэ бол зоримог алхам юм. Энэ нь нөгөө хүндээ ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэх эсвэл цогтох хормын хугацаа өгөхгүй. Бороо асгарч эхлэхэд бүх зүйл сэрүүцэж өмнөх бөхчим халуун дарамт үгүй болно. Орхитуулж буй хүн энэхүү зоримог алхмын өмнө бууж өгөхөд түүнд маш том сэтгэл зүйн таашаал чөлөөлөлт мэдрэгддэг гин. Эцэст нь нэг юм гэсэн мэдрэмж төрнөө гэсэн байна. Энэхүү баялагдлын гол санаа бол нэгдүгээрт байгалийн зам ясны мэт харагдах ёстой. Адар бороо хинч зогсоож чаддгүй шиг таны зоримог алхам нь яах ч аргагүй. Нөхцөл байдал өөрөө иймд хүргэсэн мэт сэтгэл төрүүлэх ёстой гинэ. Хоёрт нь төгшөөрийг таашаал болгох. Бороо орохын өмнөх бөхчим халуун төгшөөр байхгүй болов борооны амд таашаалтын хүчтэй байхгүй. Тиймээс зоримог алхам хийхийн өмнө заавал сэтгэл зүйн хүчтэй үүсгэсэн байх ёстой гинэ. Гуравт нь бороо орохдоо орж болох уу гэж асуудаггүйтэй адил энэ шатнд та ямар нэгэн ийдэг зан тэн гэлцлэл үзүүлж болохгүй гинэ. Зоримог алхмын 3 алтан дүрм. Төрүүлж тавтал. Нөгөө хүн танд бэлэн болсон ч өөрөө төрүүлж алхам хийхээс айж байгаа үед та түрэмгийлэгч болох ёстой. Хоёрт нь өөрийгөө бас түүний буруу. Таны энэ зоримог үйлдэл нь
таны хүсэл бус. Харин нөгөө хүний тань хитрхи сэтгэл татан байдлаас болж та өөрийгөө хянаж чадаагүй мэт харагдах ёстойг санаарай. Энэ нь тэдний бие тоосон занг тэтгэж бууж өгөхт нь хялбар болгодог. Хэрв та жаахан лив хавгүй эсвэл айсан байдал үзүүлбэл урагталд нурна гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй. Болмонд хатагтай туурвалыг өргөдөхын тулд маш нарын төлөвлөгөө боловсруулсныг та бүхэн санаж байгаад дээ. Туурвал бол шашинлаг нөхөртөө үнэнж болмоомын муу нэрнээс болгоомжлдог нэгэн байв. Болмоон эхлээд түүнд ухаангүй дурлсан мэт дүр эсгэж дараа нь түүний хүсэлтээр холдон явжээ. Тэрээр туурвал цагтл тасралтгүй илгээж өөрийгөө түүний төлөө сайн хүн болж өөрчлөгдөхэд бэлэн байгаа мэт харагдуулсан. Туурвал түүнийг өөрчилж чадна гэдэгтээ итгэж өөрийн мэдлгүй сэтгэл зүйн хамааралд орсон байна. Болмонд сүүлжийн уулзсан гэж нэрлэн туурвал дээр очив. Тэрээр маш цонхгоор зовсон төрхтэй байлаа. Энэ нь туурвал хатагтай өрөвч сэтгэлийг хөдөлгсөн гин. Уулзлын үеэр болмонд нэгэн гинэт ширүүн зан гаргаж туурвалыг түүнд хитрхи хатуу хандаж амьдралыг нь сүрүүлж байна гэж буруутгана. Энэ нь туурвалыг гин буруутай мэдрэмжинд давтуулж сэтгэл зүйн маш их хүчтэй үүсгэсэн гин. Туурвал түүнийг явуулахгүй гэж араас нь барих тэр агшинд болмонд бүх ээлдэг зан тэнэгэлцлээ хаяж түүнийг шууд тэрэн авч үнсэж эхэлсэн байна. Энэ бол зоримог алхмын жишээ юм. Яагаад амжилттай болсон бэ? Туурвал хэдэн сарын турш болмонтыг хүсэж байсан ч ёс суртахуунаасаа болоод хүлээн зөвшөөрч чадахгүй байсан. Болмонд энэхүү зоримог бөгөөд төрөнгүй үйлдэл нь туурвал би биш тэр намайг хүчилсэн гэсэн сэтгэл зүйн чөлөөлтийг өгсөн юм. Ингэснээр тэр ёс суртахууны дарамтаас салж хүсэл тачаалтаа бууж өгчээ. Болмонд би чамайг хүсэж байна гэхээсээ илүү таны гоо үзэсгэлэн намайг ухаанаа алдахад хүргэлээ гэсэн мессежийг өгсөн. Энэ нь туурвал хатагтай эмэгтэй хүний бархлыг тэтгэж түүнийг буулган авахд тусалсан гин. Болмонд туурвалыг сэтгэл санааны хувьд хамгийн эмзэг бэлэн болсон яг л тэр агшин олж дайрсан. Хэрв тэр жаахан л хүлээсэн бол туурвал дахиад логик гаргаж ирээд татгалзах байсан гин. Холливуудын жүжигчин Эррол Флинч мөн энэ тактикийг төгс ашигладаг байна. Тэрээр эмэгтэйчүүдтэй маш удаан хугацаанд ердийн найз мэт харилцаж тэднийг бүрэн тайвшруулдаг байжээ. Харин тэднийг хамгаалалтаа бүрэн буулгасан тэр агшинд гинт маш зоримог бие махбодын дайралт хийдэг байсан нь эмэгтэйчүүдийг шоконд оруулж эсэргүүцэлэх, үзүүлэх чадваргүй болгодог гин. Тэгэхээр таны эргэн тойронд найзын дур эсгэж буй хүн дотроо зоримог алхам хийхээр төлөвлөж байгаа юм биш үсттэй. Хамгийн сүүлийн урагдах тактик бол үр дагавраас болгоомжил гэж нэрлэгдэжээ. Урагтал бол мансууруулах бодис шиг үйлчилгээтэй. Бодис гарах үед сэтгэл хөдлөл дарагдах үед хүн бодит байдалтай нүүр тулж, урам хугарах, залхах, эсвэл бүр үзэн ядах мэдрэмж төрж болдог гин. Урагталтын дараах 2 зам. Хэрв та зорилгодоо хүрсэн бол одоо танд 2 сонголт байна. Харилцааг дуусгах, дахил өргөх, эсвэл харилцааг үргэлжлүүлэх, нэгдэх. Нэгдүгээрт харилцааг дуусгах. Хэрв та сонирхохоо болсон бол зуурч удаан салах ёс хийх хэрэггүй. Энэ нь 2 талдаа шаналл авчирдаг. Шийдэмгий бай. Гинэт бөгөөд хурдан сал. Уучлал гуйхан нөгөө хүнийг доромжилж байгаа мэт сэтгэл төрүүлдэг гин. Шившлэгийг эвд. Хэрв нөгөө хүн танаас салахгүй зуураад байвал урагталтын эсрэг үйлдэл хий. Түүнийг хайр халамжаар боож үхүүл. Нууцлаг байдлаа устгаж хитрхи залхмаар наалдан болж хувирвал нөгөө хүн танаас өөрөө цогтох бол гэсэн байна. 2 дугаарт харилцааг үргэлжлүүлэх. Хэрв та хамт байхыг хүсэж байгаа бол 2 дахь урагталтыг эхлүүлэх хэрэгтэй. Нэг хэвийн тухтай байдал бол урагталтын дайсан юм. Хитрхи дотносож бүх зүйл тодорхой болгоно тачаалыг унтраадаг гин. Драма үүсэг, үе холдож, атаархал төрүүлж, эсвэл өвдөлт мэдрүүл. Энэ нь нөгөө хүнийг зүүгдэгч болгон таныг хизээж өөрийнх гэж бүрэн итгэж тайвшрах боломжгүй болгодог байна. Мэл Гвин ба Чарлз 2 дугаар хааны түүх. Тэдний стратеги бол хаанд хизээж гомдлтгүй үргэлж шин дүр бүтээж түүний хөгжөөдөг байв. Үр дүнд нь хаан олон амрагтай байсан ч Мэлийг хамгийн их хайрлаж насан эцэстээ хамт байсан гэдэг. Дюк Эллингтон салах ёсыг маш гоёмсог театрын тоглолт шиг хийдэг байсан гин. Эмэгтэйчүүд түүнд гомдох биш харин тэрхүү үд шиг амьдралынхаа хамгийн сайхан дурсамж гэж сандаг байна. Наполеон Бонапарт Элба арлаас оргож ирээд Францыг дахин орхидсан. Хуучин алдар нэр бэлэгдлүүдийг ашигласан гин. Үр дүнд нь нэгч буу тавилгүйгээр бүхэл бүтэн улсыг
дахин өөрийн болгож чаджээ. Энэхүү сүүлийн тактикийн бэлэгдэл бол цог гин. Орхитолтын дараах үе бол өглөөний галын үлдэгдэл болох цог юм. Хэрэв та галыг унтраахыг хүсвэл ус цацаж агааргүй болгож төршийг нь холдуулах хэрэгтэй. Хэрэв та галыг дахин бадраахыг хүсвэл үлээж, сэвж, шин төлш нэм. Хэрэв анхаарал хандуулахгүй бол гал аажмаар өөрөө унтран гэдгийг маш сайн санаарай. Орхитол бол дуустдаг тоглоом биш. Харин байнгын сэргээлт шаарддаг урлаг гин. Нөгөө хүн таныг бүрэн таньчихлаа гэж бодох тэр агшинд та өөрийнхөө шин нууцлаг талыг заавал харуулж явах ёстой гин шүү. Үүний дараа зохиолч маань хавсралт A буюу орхитох орчин ба орхитох цаг хугацааны тухай бүрэн ихээр нь тайлбарлажээ. 24 тактикуудын дараа ирдэг энэхүү хавсралт нь орхитолтыг амжилттай болгох тайзыг хэрхэн засах тухай өгүүлдэг гин. Грин үнийг баяр наадмын цаг ба орон зай гэж нэрлэсэн байна. Баяр наадмын орчин. Хүмүүс өдөр тутмын ажил, хариуцлага ёс суртахуунаас залхсан байдаг. Тэдэнд энэ бүхнийг мартуулах өөр ертөнц хэрэгтэй. Нүүр бодолд хувцлалт, бие авч явах байдал чинь яг л жүжиг тоглож байгаа мэт хиймэл атлаа гоёмсог байх ёстой гин. Энэ нөгөө хүнд тань бид өөр ертөнцид байна гэсэн мэдрэмж төрүүлдэг байна. Таашаалын харааны хил, гялтгансан зүйлс тойл, гэрэл сүудрийн тоглолт, тансаг байдал, хүнийг бодуулдаг биш, харин мэдрүүлдэг орчин бүрдүүл гэжээ. Маш жижиг дотн орон зай эсвэл эсэргээрээ маш их хүнтэй бужигнсан баяр наадмын орчин хүний хамгаалтын ханыг нураадаг гин. Баяр наадмын цаг. Орхитолт нь хүний цаг хугацааны мэдрэмжийг өөрчлөх ёстой. Зүрхний цохилтыг түрсгэх, үйл явдлууд, аялал, бүжиг, гинтийн явдал нь хүнийг цаг хугацааны хэрхэн өнгөрч байгааг мартуулдаг байна. Өдөр тутмын нэгэн хэмийн амьдралаас тасарсан, мартагдашгүй драмтай алтан мөчүүдийг бэлгэл. Зурхаа эд шид юр бусын хөгжим үнэр ашиглан хүнийг бодит амьдралаас таслах хэрэгтэй гэсэн байна. Орхитолт бол хүнийг нэг газраас нөгөө газар руу бодит байдлаас фантаз руу хөтлөн аваачих аялал гин. Хэрэв та нөгөө хүндээ би чамтай байхдаа өөр хүн болж хуурдаг, амьдрал илүү сонирхолтой болдог гэсэн мэдрэмжийг өгч чадвал таны ажил бүтлээл гэсэн үг. Үүний дараа зохиолч маань орхитолт бол зөвхөн хосын хооронд болдог зүйл биш ээ. Орхитолтыг нийгмийн, харилцааны, мөн улс төрийн тэр байтугай бүр зар сурталчилгаанд хүртэл ашиглах боломжтой гэж зөвлөсөн байна. Түүний номонд оруулсан хавсралт бий бол олон нийтэд юугч хэрхэн зарах вэ? Хард стратеги биш, харин зөөлөн стратегийг хэрхэн ашиглах талаар юу гэж зөвлөснийг хамтдаа харцгаая. Нэгдүгээр зар сурталчилгаа биш, мэдээ мэт харагд гэжээ. Хүмүүс зар сурталчилгаанаас залхсан. Тиймээс шууд л миний видеог үзээрэй гэвэл эсэргүүцэлтэй тулгарна. Харин таны видео эсвэл сэдв чинь нийгэмд болж буй сонирхолтой үйл явдал, шин тренд мэт харагдах ёстой гэжээ. Жишээ нь Эдвард Брейнерсийн эрх чөлөөний бамбар ажиллагаа юм. Тэр тамхи зарах гэж биш, харин эмэгтэйчүүдийн эрх чөлөөний төлөөх тэмцэл гэсэн мэдээллийн үйл явдал зохион байгуулж хэвлэл мэдээллийг өөртөө ашиглажээ. Тархи руу биш, зүрх рүү давтал. Логик баримт тоо статистик хизээж хүний сэтгэлийг хөдлөхгүй. Харин эх оронч үзэл, гэр бүлийн үнэт зүйл, айдас, эсвэл тачаал зэрэг суур мэдрэмжүүдийг өдөөх нь хүнийг өөрийн эрэхгүй анхаарал хандуулахад хүргэдэг гин. Жишээ нь Рональд Рейганий Америкт дахиад л өглөө боллоо сурталчилгаа. Тэр бодлого ярахаас илүүтэйгээр Америкчуудад бахархал, итгэл үнэмшүүлэл төрүүлэх дүрсийг үзүүлсэн гин. 3 дугаард дүрслэл бол мессеж, өөрөө мөн. Таны хэлж буй үгнээс илүүтэйгээр видеоны өнгө, төрх, орчин, хөгжим, таны дүр төрх үзэгчдийн ухамсарт нөлөөлөх ёстой гин. Үзэгчид таны яриаг сонсож байхдаа видеоны фон, бэкграунд ашиглаж буй дүр зурагт чинь тархиа угаалгаж байдаг. Энэ бол soft seduction-ы хамгийн аюултай зэвсэг гин. 4-дүгээр тэдэнтэй найз шиг нь бай. Хэтэрхий ухаантай, дээр харьцсан дүр төрхөөс зайлсхий. Би та нарын нэг, бийж бас та нартай адилхан эргэлзэж байна гэсэн байр суурь хүмүүсийн итгэлийг хурдан олоход тусалдаг байна. 5-дугаарт гинжин урвал үсэг. Хүн болгон үүнийг үзэж байна. Хүн болгон үүнийг ярьж байна гэсэн мэдрэмж төрүүлэх. Хүмүүс хоцрогдохоос айдаг гин. Харри Рейхенбахын The Virgin of Istanbul киноны сурталчилгаа. Тэр зохиомжтой төг зохиож хүмүүсийн сонирхлыг дээд зэгтэнд хүргэж чадсан байна. Эцэст нь дүгнэн хэлэхэд та энэ номыг уншиж дуусгаснаар ердөө л бусад нөлөөлөх зэвсэг олж авсан хэрэг биш юм аа. Хамгийн гол нь та нүдээ нээх боломжтой. Бусдыг таньж сурах.
Одооноос эхлэн хэн нэгэнд танд хэтэрхий найрсаг хандах, гинтийн бэлэг өгөх, эсвэл таныг баяр наадмын мэд орчинд аваачих үед та тэдний цаана байгаа 24 тактикийн аль нь ажиллаж байгааг рентген мэд харж чаддаг боллоо. Та одоо хохирогч биш, харин ажиглагч боллоо. Хүн орхитолтын тоглоомыг мэддэг болсон цагтаа бусдын далд манипуляцид орох нь багасна. Хэн нэгэн таны сэтгэл хөдлөлөөр тоглож таныг бодит байдлаас таслахыг оролдоход та энэ хүн надад ideal lover дүрээр хандаж байна. Миний сул талыг ашиглаж байна гэдгийг инээмсэглэн анзаарч сунаа. Дэлхийн ертөнцийн цол тэр чигтээ орхитолд нөлөөлөл эрх мэдлийн талбар. Та энэ тоглоомын дүрмийг мэддэг болсон учраас бусдын гарт байгаа хүү байхаа болж өөрийнхөө нүдлийг хийдэг тоглогч болоорой. Хамгийн аюултай хүн бол тоглоом тоглож байгааг нь мэдэхгүй байгаа хүн биш. Харин тоглоомын дүрмийг бүрэн мэддэг атлаа. Юу ч мэдээгүй мэт инээмсэглэн суугаад тэрэл хүн юм. Энэ хүртэл сонссон та бүгддээ маш их баярлалаа.